Сайн байцгаана уу? Өнөөдөр Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдсны 29 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Ингээд энэ сайхан өдрийг тохиолдуулаад ерөөчүүдтэйгээ Монгол улсын хөлмөрийн баатар, гавьяат механикжуулагч Сандгийн Гамболдыг та бүхэнтэйгээ одоо уулзуулж байна. Ингээд юуны өмнө танд шинэ үндсэн хууль батлагдсны баярын өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Та бүгд ч гэсэн шинэ гарч байгаа ондоо ажил нөөдрөг байгаасаа гэж нийт ерөөчүүдтэй ч гэсэн уриалъя. За 1992 онд шинэ үндсэн хууль баталцахдаа та ерөө сумаасаа одоо төлөөлж оролцсон. Энэ талаараа та манай үзэгчдэд мэдээлэл өгөө. Энэ арчсан системийн энэ түүх нь бол яг нь ер нь бол 90 оны арчлын хөдөлгөөн засаг төрөө огсгол хөдөлгөөн энтрээс болоод ер нь Оросын холбооны улсад энэ перестройк гэж 89 оноос эхэлсэн энэ үнэтэй холбоотойгоор одоо тухайн үед засгийн эрх барьж ирсэн Монгол Ардын гүйцэтгэл намд нөлөө зочроо гэж энэ тэгээд арчсан хөдөлгөөн үүсэн байгуулагдах шалтгаан болсон гэж үздэг. Тэгээд 90 онд анхны бөгөөд ардын хурлын ээлжид 12 дугаар ээлжид бус гэх юм одоо 12 дугаар ээлж сонгуул ардын хурлыг сонгуул явагдах ийм шийдвэр гарсан. Тэгээд 6 сард орон даяар анхны арчсан сонгуул явагдаж сум 430 тойрогт одоо энэ ардын хурлын депутатуудын сонгуул явагдаж энэ батлагдсан. Тэгээд 90 оны 9 сарын 3-нд анхдугаар чуулган хуралдсан. Тэгээд 430 депутатынхаа бүрэн эрхийг баталгаажуулсан. Тэгээд тухайн үедээ сонгуулийн бодлоноос болоод хойшлогдсон баг 420 түүний ардын хурлын депутат гэдэг эрхийг баталгаажуулж ингэж анхны арчсан үндсэн хуулиар сонгогдсон 430-аас 420 депутат анхдугаар хуралдаанаа хийгээд тэгээд энэ төр засгийн удирдлагад өөрчлөлтүүд орсолдоо анхныхаа ерөнхийлөгчийг сонгосон баг хурлыг сонгосон. Тэгээд ингээд баг хурал хоёр танхимтай бол парламент одооныхоор бол парламент хоёр танхимтай болсон гэсэн үг. Тэгээд ингээд анхны депутатууд 90 оны 9 сарын 3-нд анхдугаар чуулган хуралдаад энэгээр бол маш зайлшгүй маш чухал асуудал шийдсэн байдаг. Анх ерөнхийлөгч Монгол Ардын гүйцэтгэл намаас очроо тухайг дэвшүүлээд очроо тухай ерөнхийлөгч болоод тэгээд тэр хурлын дарга нь гомбож байгаа байсан. Төв аймгийн ардын хурлын тэр гүйцэтгэх дарга болсон гомбож хурлын дарга болсон. Тэгээд ер нь яг баг хурал тэгээд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийг хэлцэж батлаад баг хуралтай байж баг хурал нь үндсэн хуулийн үндсэн өөрчлөлтийн талаар одоо үндсэн хууль боловсруулах юм үүрэгтэйгээр энэ хурал анхны чуулган завсарласан. Анхдугаар чуулганаараа бас юу асуултаа Гонгадорч гоч ерөнхий сайд удаагүй байсан. Ерөнхий сайд одоо өөрчлөлт Дашин Бямбсрангой ерөнхий сайд болоод арчилсан хүчнүүдээс Монголын үндэсний дэвшлийн намаас дааган болд тэргүүн одоо дэд дарга гэх юм уу сайдын зөв гэж ярих бол ерөнхий сайдын шадар сайд 4 хүний бүрэлдэхүүнтэй шадар сайд нь яасан одоо тэргүүн шадар сайд нь дааган болдуулсан. Хууль султан бас бүрдүүлж байгаа байсан. Дорлогжуу арчилсан намаас Монголын арчилсан нам гэж үжсэн л да. Тэгээд ийм засгийн газар бүрдүүлээд тэгээд энэ завсарласан дэд ерөнхийлөгч буюу ардын хурлын баг хурлын даргаар
лориг агсан онцгдорж лоохудгаан гурвсан байгаа. Тэгээ яг олонхын сандлаар онцгдорж дэвд ерөнхийлөгч буюу баг хурлын дараагаар томилогдсон. Зоригийг бол улсуудыг дэмжсэн. Тэгээд яг л энэ олон улсуудын санаа бодлоо янз янзын юмдаар иргэнтгээ гуйдгаа зоригийг ч бас тухайн үед арчилсан холбоог үүсэн байгуулсан гэт нэр хүнд нь өндөрчсөн. Одоо эргэлзэлд янз янзын асуудлууд яригдаад тэгээд арханга нутгийн гончид орж жинхэнэ ардаа сумбрал гэдэг нэрийг хүртэл бэлгшээсэн улсууд хуулиараа тэгээд гончид орж дэд ерөнхийлөгч буюу баг хурлын дараагаар томилсон. Ингээд энэ баг хурлын хамгийн том үүрэг бол арчилсан шинэ үндсэн хуулийг боловсруулах. Тэгээд энэ эдгээр чинь дотроо янз янзын бүлэг байгуулагдаад янз янзын зарчмаар энэ үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн талаар бүгд ард түмнийхээ сандлыг асуух янз янзын зарчмаар явж. Тэгээд энэ депутатуудын 2 дугаар чуулган 91 оны 11 сарын 11-ний өдөр одоо энэ үндсэн хуулиа батлах юм хурдан эхэлсэн. Тэгээд манай Сэлэнгаамгаас хэдэн төлөөлөгч оролцсон? 22 төлөөлөгч сонгогдсон. Одоо сум болгоноос одоо Сэлэнгаамгийн төвөөсөө 5 зүүн хараагаас 3 хүн. Ингээд бус сумтаас сум болгоноос ингээд сонгогдсон. Манай ерөө богонтаас Ишийн Бадарчгаа богонтаас 71-р тойрог алтан болот цэвэн доржгаа өдөр тушаа юу хашваатргаа ингээд залуучуудын байгууллагаас манай энэ хурлын гишүүн байсан Баяр цогт 22 настай энэ ардын хурлын депутатын хамгийн залуу депутат гэж энэ хурлаа төлөвчөөр сонгогдсон. Яг аймаг дээр үндсэн хуулийн нэр их засаг гэдэг нэртэй төслийг материалтаар анилсаж аймгийн 22 депутат саналнагт ер нь очиод шуурхаа баталчих юм яриад ингээд санаа нэгдээд ажилладаг. Тэгээд анхны үндсэн хуулийн суур зарчим бол үндсэндээ маш зөв одоо социалист системээр 70 гаруй жил явсан улс орны хувьд арчилсан зарчмаар хөгжих шинэ үндсэн хуулиа батлах нь бүх ард түмний одоо зайлшгүй ард түмэнд хэрэгтэй амин чухал асуудал байсан учраас 76 хоног уухгүй тад бүрээс нь нэг олон ургаж үзэл гэж яригддаг байсан. Энэ бүрээс нь ингэж хэлцэж явсаар хаад 1-р сарын 92 оны 1-р сарын 13-ны өдөр анх дугаар үндсэн хуулиа баталсан байгаа. Тэгээ хамгийн эхний үндсэн хууль их засаг хууль гэдэг нэрээс маргаж ирсэн дээ. Яг гоо энэ олон хүний үзэл санаа бодол тийм амархан одоо нэгдэж нийлээд бүгд ярас хийх гараар өгдөг цаг үе өнгөрсөн байсан учраас одоо хүн болгон чөлөөтэй үгүй хэлж чөлөөтэйгээр санаа бодлоо ярьж ингэж анх дугаар 2 дугаар хуралдаанаар арчилсан шинэ үндсэн хуулийнхаа хэлцүүлэгт орсон юм аа. Тэгээд эндээс хамгийн онцлог үйл явдал бол зүйл бол одоо энэ нутаг дэвсгэр одоо бид өдөөгийн байдлаар бол хамгийн чухал нь нутаг дэвсгэрийн нэгжийн тухай энэ хуваарлтан дээр онцгой анхаарсан гэж хэлж болно. Одоо ч гэсэн яригдсан шүү дээ хурлын зарим гишүүд одоо тэр хурлын гишүүн дорж хонд дээр гаргаад байгаа сумыг цоолно гэдэг. Тэгээд тухайн үед би бол одоо ингээд харж байхад энэ янз янзын улсуудын үзэл бодлыг сонсож байхад одоо тэгээд тэр сонгогдсон 430 депутатын 330-аад нь баг сум нэгдлийн дарганаар тэр намын дарганаар тийм байсан улсууд голдоо байсан. Тэгээ үнэхээр л бас нэг тухайн үеийнхээ шалгуураар мэдлэг боловсрал чадал чансаагаараа нэгдсэн гэж хөөгдөржсэн аймаг
тэг намын хороодыг удирж явсан усуд байсан гэдгийг одоо бол үнэхээр сурахгүй юм байна. Тухайн үедээ бол яг шин залуу намууд, шин залуучууд одоо ийм их үргэлжлэн зардалтай 330 сум баахан улс орны эдийн засагт тохиролтой ер нь баг зарим газраа түрээсээр гадныхан төгсчих ухааны мөрдлөөр хийжсэн байна. Тэгээд тэр бүгдийг эсэргүүцээд ер нь бол сумыг бол цөөлөх ямар ч шалтгаан байхгүй. Одоо манай Монгол шиг онцлогтой нутаг ийм өргөн уудам нутагт зэрэгтэй газар сумуудаа цөөлөд эхлэх бол одоо эзэнгүй газар маш их гарна. Сумууд нэгдэхэд хүртэл одоо нутаг дуугийн үзэл гэж ярьдаг. Энэ үзэл нэвж шингэсэн ард түмэнд тийм үзэл байж болохгүй. Ерөөсөө нутаг орныхоо бүрэн бүтэн одоо Монгол улсынхаа алгадмар нарийн газрын төлөө гээд ингээд дэмжиж явсан одоо тэр тэмцэгчдийн одоо юуны төлөө их орныхоо төлөө нарийн газрынхаа төлөө гээд ингэж хийсэн энэ газар чинь эзэнгүй нэ. Тийм учраас энийг нухацтай хэлцэн зүйтэй гээд ингээд маш олон улсууд энэ дээр бол юу аасан. Энэ маргаан бол их урт үргэлжсэн. Тэгээд яг нь ер нь бол цумуудын их хөдөлгөөд хэрэггүй гэдэг дээр тогтсон. Тэгээ яг энэ манай Сүхбаатар сумын Сүхбаатар хотын асуудал ч гэсэн хөндөгдсөн. Тэгээ энэ дээр бол бас нэг алдаа л да. Ер нь бол манай сэрэнгийн сонгогдсон төлөөлөгч нар депутатууд л да тэр үеийн. Одоо тэр үндсэн хуулийн төслөөр бол 5 хошуу лөө 5 хошуутай сумуудыг аягүй цөөсөн юм ойлголоосэй. Тэгээ ер нь явж одоо Сэлэнг аймаг одоо аймагаараа хөдлөхэд аймаг төв дархан хотыг аймаг төв болгол Сүхбаатар хот маань одоо эзэнгүүр нь ойролцоогөө нутаг энтергээд энэ хот тосны статусын асуудлыг ингэж босгож ирж бас нэг жоохон алдаа болсон байхгүй. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдал бол бас нэг онцлогтой юм аа. Тэр бол бас бурууч гэж хэлэх хэцүү. Ер нь энэ хот тосгон нутаг дэвсгэрийн нэгжин хуваарлтан дээр алдаа гаргасан бол өнөөдөр одоо зарим нутаг аягүй бол эзэнгүрч одоо ямар ч байсан юм бэлээ. Энэ дээр бол өстой онцгой анхаарсан. Энэ дээр бас нэг дэвшил энэ одоо муу хүлээд байдаг хуучны нөгөө одоо намын дарга байсан энэ ч янз бүрээр хэрэгжижсэн л та тэр үедээ одоо нэг сангаач хон дарга дараа энэ чинь бас их хайхтар бодлоготой тийм хүмүүс байсан учраас нэг авч үлдсэн гэж хэлж байна. Хоёрдугаарт нь энэ улсын нэрийг Монгол улс гэдэг дээр маш их бас маргалдсан байгаа. Миний хувьд бол яг улсын нэрийг одоо ямар ч байсан нэг хачуул удалгүй ийм дэми юмдаа маргаж даа л гэж боддог байсан. Гэхдээ яг ер нь Монгол улс гэх нь бол зөв гэдэг дээр саналаа өгч ирсэн. Тэгээ бүгд нарт Монгол ард улс, бүгд нарт Монгол улс агаад ингээд янз янзын хувилбарууд яригдаад бас 10 хоног баг маргалдсан. Тэгээд энэ сүлдэн дээр бас их маргалдсан байгаа юм. Одоо хуучин сүлдийг бол одоо их бэлэгдэн бүрэлдэхүүн одоо ийм Сүхбаатарын хөшөлтөө тий. Тэгээд нөгөө яг шинэ хүчнийхэн энэ хуучинсгийн ноосоо салахтай бүх юм өнцөр нөөцтэй хэрэгтэй гал ингээд ийм мөрхөө маягаар ингээд үндсэн хуулийг 76 хоног хэлэлцэж тэнд оролцсон 430 депутат ер нь бол эдвэг чармаалт хичээл зүтгэл гаргаж ажилласны хүчинд анх дугаар үндсэн хуулиа батлагдсан. Тэр ч утгаараа үеийн ардын хурал одооны их хурал төр засгийн байгууллагууд намууд энд ачаалууд өгж ард түмнэр бас энэ баяр төдий тэмдэглэдэг болсон ийм учир шалтгаантай. Тэгээ өнөөдрийн үргэлжлэх энэ хугацаанд яг үндсэн хууль нэмэлт өөрчлөлт орсон 7 заалт гэж үндэ яг 6 булыг 70 зүйлтэйгээ тий. Тэгээ хамгийн гол гаргалгааг энэ тухайн үеийн улсуудад буруugчих арга байхгүй юу. Тухайн үеийн дээр элдчихсэн үеийн хурлын депутатууд одоо хуулийн цоорхойг ашиглаж янз янзын лобби, янз янзын ийм ашиг сонирхлын зөрчил гэдэг юмыг баг мэддэггүй байсан учраас энэ цоорхойтой хууль болсон гарцаагүй шүү дээ. Тухайн үеийн хэлжсэн цаг үе ямар үлээ
Тэгээ үндсэн хуулинд өөрчлөлт орохыг ийм цонхоор үүднээс л харах хэрэгтэй байсан. Уул нь бол одоо өнөхөр яг хуулийн алдаа дутагдал байх хэрэгтэй. Зарим нь бол үндсэн хууль гар хүрэх ёсгүй. Америкийн хууль 200 жил одоо гар хүрээгүй гэж ярьдаг байхгүй. Тэр өсөнгөө хөгжилтөө тэр орнуудлаа жишг юм байхгүй. Монгол улсынхаа энэ цөөхөн ард түмнийхээ эрх ашигт нийцсэн үндсэн хууль байх нь гартаагүй. Тийм учраас солих шаардлагатай үндсэн хууль оруулах өөрчлөлтийг бол эсэргүүцэх шаардлагагүй гэж боддог байсан. Анхнаасаа л гэж бодчихсон. Одоо хот тосны хэрэгцээний хувьд ч гэсэн тэгээд хуулийн гаргалгаа ерөнхийлөгчийн эрх мэдлийн хувьд ч гэсэн тухайн үеийн ерөнхийлөгчийн эрх мэдлийн чинь яг нь ер нь бол одоо ингээд бүх ард түмнээр сонгоод ингээд нүсгэр дардлуулахгүйгээр ардын хурлын депутатууд сонгодог байсан. Тэгээд депутат гэдэг чинь одоогоор бол Улсын хурлын гишүүд үү? Тий, улсын хурлын гишүүд гэсэн үг. Гишүүдийг иргэдэн төлөө томилж байгаа энэ зарчмыг алдагдсан гол шалтгаан алдагдах шүү хөхтэй иргэдээ ухамсарч шингээж өгөөгүй нэг юм нь бол ерөөсөө энэ засаг төрийн эрх барьжсэн улсууд ер нь явцын донд орон нутгийн хүчийг сулруулах санаатай гэмээр бодлого их явагдсан байхгүй юу. Одоо харин энэ засаг зэргийн хуулийн дэвсгэрийн нэгж хуулинд өөрчлөлт орсноор орон нутгийн эрх мэдлийг нэлээд орон нутг руу одоо орон нутгад эзэн байх одоо жинхэнэ эдийн засаг эрхийг нээгдсэн ийм шин гаргалгаа болсон гэж би одоо харж боддیں۔ Үндсэн хууль энэ үг байсан л да. Тэгээд одоо үндсэн хууль үгүйсгээл янз янзын байдлаар цум орнуудыг одоо доош нээгээл одоо нутгийн ингээд яриад байх юм бол маш их юм байгаа. Одоо жишээлбэл нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа иргэд уул уурхайн компаниудад зөрчилдөг их усрыг арилгасан тийм юу байсан шүү дээ. Одоо нэг төсөл. Одоо жишээлбэл багийн эрдэнэ нийтийн хурлаараа одоо 92 дугаар баг одоо энд үйл ажиллагаа алтны уурхад зөвшөөрөл өгөх гэдэг дээр анхны саналыг авах хэрэгтэй байхгүй юу? Ийм чухал заалтуудыг бүдгэрүүлсээр ард түмний эрх мэдэл гэдгийг цаасан болгон хосч байгаа та нарт одоо төрийн төлөө чинь ингээд ажиллаж байгаа гэж хэлээд дандаа ийм гараа мухарлах юмуд маш их явагдсан байхгүй юу? Тийм бодохоор орон нутгийн захиргааны байгууллага иргэдийн идэх суларснаас орон нутаг эзэнгүй юм шиг болсон. Дөрвийн албан хаагч нар одоо энэ зарчим дээр тууштай ажиллаж чадах нөхцөлийг бүгдийг хувьсан байхгүй. Жишээлбэл би одоо илүү дожиг ерөнхий сайд байхад манай ерөөг онцолж байгаа яриад байгаа байхгүй. Тэгээ худлаа хүний матасаар одоо жишээлбэл одоо хойрогдсон хөгжлийн сангийн мөнгөийг эддэг уудаг багийн дарга нарыг болохоор дандаа дээшээ гарсан хүн болгон ингэж ярьдаг байсан. Одоо нэг иргэдийн юу багийн дарга болохын тулд хэдэн хамаатан садангууд цуглуулж та нар ч гэсэн сонсоод дандаа тэгж ярьдаг. Тэгээд сонгогчоод тэнд очисон одоо хөрөнгө мөнгө хувааж идэх замаар л ингээд ийм зарчим руу шилжлээ гэдэг ингээд дандаа дээрээс нь бодлогоор ингэж явсан байхгүй юу. Одоо өнөөдөр засаг захиргааны нутаг нэгж одоо түүний удирдлагын хуулиндууд энэ бол халагдсан тэр үе бол өнгөрсөн. Одоо бол хүн болгон эдгээс эргээд нутгийнхаа хөгжлийн төлөө идэвхтэй байж одоо орон нутгийнхаа сонгууд хэлийг сонгох уу бидний хэн төлөө чадах уу гэдэг дээр иргэд маань ухамсартай хандаж одоо зөв хүнөө сонгож нутгийнхаа хөгжлийн төлөө иргэн бүр амьдарч байгаа орон нутгаа хөгжүүлэхийн төлөө ингэж хамтарч ажиллах зайлшгүй гаргалгаа бий болсон учраас энэ дээр хамтарч ажиллахаас гарахгүй гэдгийг одоо би бол энэ дээр бол одоо энэ 30 жил ардчил хөгжсөн 30 жил хийгдээгүй үндсэн хуулийн дараа орох маш том ач холбогдолтой хууль гэж үзэж байгаа юм. За энэ үндсэн хууль баталгаатай бас нэг ямар нэгэн санал бодож ирсэн байх тийм. Энэ таны саналаас ер нь орсон уу энэ хуулинд нь орсон? Яг ер нь бол хүн болгон үг хэлэх хэрэгэлтэй. Одоо тэгээд энэ миний хамгийн гол дэмжсэн юм бол энэ нутаг дэвсгэрийн одоо хуваарлтын тухай энэ хот тосгоны хувьд
эсрэг санал өгч ийсэн одоо нэг туйлширдаг байсан тал бий. Монгол ардын хувьсгал намынхан тухайн үед чинь ардын ном чинь хувьсгал ном гэдгээр байсан. 300 гаруй төлөөлөгч нартай цөөнх арчсан үйлчлэх маш цөөхөн. Ингээд нөгөө дэндүү улс төрчид туйлшраад ирэхээр зөвчөө буруучаа энэ залуучуудын хэлж байгаа юм буруу гэдэг утгаараа дэмждэг байхгүй юу. Би тэгээд бадарчгаа үед тэр нэгүрэнд байсан юм л да бугантын бадарчгаа ч одоо жинхэнэ одоо энэ намаар олон жил хүмүүжсэн дандаа өдөрт тал хийж ийсэн энэ хүн бол яг хоо ер нь бол арчил ерөнхий зарчим бол зүг байна. Энэ залуучуудын хэлж байгаа юм тийм буруу чи тийм дээр гар өрөх хэрэгтэй гэдэг ингэдэг байхгүй юу. Би тэгээд зүгээр яг өрөөндөө нарган болгоод би бас таныг одоо араа задуу хүн бас залуучуудаа дэмжих дээр дэмжижтэйгээд би тэр ийм хүн өрөөндөө бас нэг юм маргаа хийгээс хаяа эндээс сууж идэх байсан. Ер нь бол үндсэн хуулийн ерөнхий зарчим бол маш зөв. Ерөөсөө зайлшгүй солих шаардлагатай зүйлүүд бол байх нь байсан. Одоо сүүлийн үеийн үндсэн хуулинд орсон өөрчлөлтүүдээр одоо байсан зарчмыг үгүйсгэсэн учраас дахид засварсан юмнууд их байгаа шүү дээ. Одоо ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээч нь даримтгаар бүр тогтсон байсан. Элэг дэмбэрлийн одоо эв нэгдлийг сахин хангах үүрэгтэйгээр ингэж сонгогдсон байхгүй юу. Тэгээд сүүлдээ эрх мэдлийн давангуйсаар одоо зүгээр засгийн эрхийг гурав талцуулсан ийм хүн болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр чин одоо сая үндсэн хуулиар одоо шүүх засаг энэ чинь одоо ингээд томилдог зарчим марчим тэгэл ингээд энэ ийм цоорхоонуудыг ашиглаж сүүлийн үед маш их амбицтай ажлууд явагдаж л та. Тийм учраас үндсэн хуулинд зайлшгүй орох шаардлагатай болж байна. Шүүхийн тухай хуулинд зайлшгүй шаардлагатай болж байна. Нутгийн дэвсгэрийн нэг тооны хөдөлгөөний тухай хуулинд зайлшгүй орж байна. Ингээл ийм засвар хийгээд явж байгаа. Тэгэхээр ганцхан хамгийн гол иргэдийн маань мэдээж өөр хариуцлага бол төр төлөөлөх хүнээ зөв сонгоосоо. Жишээлбэл сумын иргэдийн хуралдаж гисэн зөв хүнээ гаргах хэрэгтэй. Бидний амьдарч байгаа энэ сум нутаг өөр хөгдүүд маань боловсрол цаашдын хувь зайны асуудалтай сум орон нутаг энэ сонгогдсон төлөөлөгчдөөр дамжуулаад маш их олон асуудлыг шийдэх боломжтой. Тэгээд аймгийнхаа төлөөллийг тэгээ ардын их хурд сонгож байгаа төлөөлөгч энэ бүгдийн уялдаа холбоо бол маш сайн байх хэрэгтэй юм аа. Одоо та нар бүгд мэдж байгаа доо зураг телевизээр 76 хүн өөрсдөө төлөөлөлийг сонгочоод хойноос нь ажлыг шийдэхгүй янз бүрийн буухан мохоор 76 улгаажлал өөрчилд ийм өөрсөндөө ёс чудаггүй хүндэтгэлгүй хандаж болохгүй байхгүй юу. Энэ жицээс өөрсөндөө л хандж байгаа хандлага. Өөрсдөө ямар хүн сонгосон гэдэг. Өөрсдөө хүндэхгүй байгаа гэсэн хэлбэр байхгүй юу. Яагаад хүндэхгүй байгаа гэхээр өөрсдөө сонгоцсон. Тэгээ сонгоцсныхоо эсрэг өөрсдөө эсрэг нөлөөлж байгаа юм шиг юм хийж болохгүй. Тийм учраас одоо иргэд маань, үр хүүхдүүд маань энэ төлөөллийн систем гэдгийг зөв ойлгож өөрсдөө төлөөлөх усуудаа итгэл үзүүлж ингэж л ойштоо сум орныхоо хөгжил, улс орны хөгжилд чухал ач холбогдолтой тийм бодохоор одоо нийт иргэд, үр хүүхдүүд энэ нийт иргэдэд хэлэхэд нутгийн захиргааны байгууллага ач холбогдлыг төлөөллийн зарчмыг маш сайн ойлгож үндсэн хуулийн хэрэгжилтэнд иргэн бүр анхаарч сум орныхоо хөгжлийн төлөө иргэн бүр ухамсартайгаар хандаж ингэж явсаг болсон байна гэдгийг нийт өрөөчүүд одоо хандаж хэлье гэж бодож байна. За ингээд бидэнд сайхан түүхтэй мэдээлэл ярьж өгсөн танд маш их баярлалаа. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За баярлалаа. Улсын тэмдэглэлтэй энэ өдрийн өглөө Монгол улсын үндсэн хуулийн эхийг нотлох төрийн шинэ сүлд талбайг залгах ёслол бүгд наримдах Монголоор улсын ардын хурлын танхимд боллоо. Ёслолын ажиллагааг ардын хурлын дарга уртнаас нээж үгэллээ. Ардын хурлын дарга уртнаас Монгол улсын үндсэн хуулийн их хувь дээр гарын үсэг зурж ардын хурлын тамгыг дарлаа.
Монгол улсын үндсэн хуулийн уг их энэ болоо гэж бичээ. Бүгд наримдах Монголоор дулсан ерөнхийлөгч Хунсулмаагийн очрот хэмээн гарын үсгээ зурж үндсэн хуулийн эхийг баталгаажууллаа. Ийхүү ардын хурлын 12 дахь удаагийн сонгуулийн 2 дугаар хурлаа 76 хоног хурлаж өндөрлөө. Шинэ үндсэн хуулийн баталснаар бид нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, дэлхийн олон улсын хөгжлийн хандлага, тэдэнтэй хөл нийлүүлэн алах бололцоо бүх талаар хангасан хууль зүйн баталгааг бий болгож Монгол улсын мандан бадрахын үндэс суурийг тавилаа. Төрийн сүлд-бат оршиж, төрмөн төвшин, төмөн улам минь амгалан байх болтугай.